Өдрийн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн студиэс шууд хүрдэг Тэнгэр панел хэлэлцүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид 1072 хувьцааны тухай Монгол улсын иргэн бүртнүүдийг Эрдэнэс 5 толгой компани 1072 ширхэг хувьцааны талаар ярилцахаар зочдыг урьсан байна. За миний хажууд Эрдэнэс 5 толгой компани үнд цаас санхүүжилтийн хэлтсийн дарга Ганзуул, за Мисс Монголиа төрийн бүс байгууллагын судлаач Оргил Эрдэнэ. За манай нэвтрүүлэг шууд явдаг учраас өнөөдөр нэлээд халтгаатай байна, төвжирэлтэй байна. Миний хажууд улсын хурлын гишүүн Зол Жаргал ирэх ёстой. Одоохондоо арай ирж амжааг байна. За ингээд ирэх бах. Тэгэхээр би энэ жил Эрдэнэс 5 толгой компани ногдол шиг тарахгүй гэсэн. Нодлон бол цагаан сарын өмнө нэг 90,000 төгрөг тараагаад бас нэг талах сууны мөнгө болсон. Энэ жил яагаад тарааж чадхааргүй болсон бэ? Юу болсон бэ? 25 онд үргэлжлэхгүй ажилласан уу? За тийм 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашигаас ногдол ашиг бол өнгөрсөн жил 25 онд тараасан Эрдэнэс 5 толгой компани. Өнгөрсөн жилийн хувьд бол нүүрсний зах зээлийн үн бас нэлээд боломжийн сайн байсан. Тэгээ компанийн хувьд бол 10.5 их найт төгрөгийн борлуулалтын орлоготой 4.5 их найт төгрөгийн одоо цэвэр ашигтай өндөр цэвэр ашигтай ажилласан. За эндээс бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэр гараад ногдол дараах шийдвэр гарч ард иргэдэд бол 1.1 их найт төгрөгийн ногдол ашиг хуваарсан байна. Өнгөрсөн жилийн хувьд 1.1 их найт. За өнгөрсөн жил. Энэ жилийн хувьд бол бас зунаас зах зээлийн нөхцөл байдлаас хамаарат нүүрсний үн нэлээд уналттай жил байсан. Харьцангуй 7 дугаар сарын дундаас хойш тэгээд намар одоо өвөл харьцангуй эргээд нүүрсний үн дээшилж эхэлсэн, өсөж эхэлсэн. Борлуулалт бол бас хэвэн явагдсан. Гэсэн хэдий ч манай компанийн хувьд бол өнгөрсөн оныхоо үзүүлэлтийг бол давтаж чадаагүй байна. Борлуулалтын орлогын хэмжээнд тэр цэвэр ашигын хэмжээнд тэр ногдол ашиг хувирлагаар хэмжээнд бол ажиллаагүй. Тийм учраас энэ жил ер нь ногдол ашиг хувирлах хэсэг талаар бол нэлээд эргэлзээтэй, ер нь хувирлахгүй гэсэн байр суурьтай байгаа. Ногдол ашиг одоо энэ чинь нөгөө иргэн бүр эзэмшдэг учраас надаач Оргил Эрдэнэ сонирхолтой л байгаа хэл та. Ногдол ашиг хувирлахгүй гэдэг энэ шийдвэрийг яг ямар хүмүүс гаргадаг юм бол бас олдоо гарах уу? Яг нь ер нь компанийн тухай хуулиараа бол санхүүгийн жил дуусаад энэс хойш бол хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаад энэ дээр шийдэх ёстой. Тэгээд манай үндсэн хувьцаа эзэмшигч бол өөрөө засгийн газар буюу төрийн өмчийн хувьцааны төлөвлөлт хэрэгжүүлэгч Эрдэнэс Монгол компани гэж явдаг. Үндсэндээ урьдчилсан байдлаар ер нь тийм төсөөлөл гэх юм уу тийм байдалтай байгаа юм. Одоо бодит компани санхүүгийн үзүүлэлтүүд ерөнхийдөө гарч байгаа. Тэгээ эндээс дүгнэлт хийж ийм урьдчилсан байдлаар хэлж байна л гэсэн. Ер нь одоо ингээд түүхийг судлаад үзэхээр Эрдэнэс 5 толгой компани ногдол ашиг хуваарлж исэн жил бол хөвчлэн сонгуулийн урд жилтэй ногдол ашиг хуваарлаад гинт ингээд бид нар ингээд огт сонирхдаггүй байжсэн 1072 хувьцааныхаа ногдол ашиг гэдэг юм байд юм байна гэд баярлалдан авдаг л та тий. Ингээд энэ одоо ногдол ашигын хуваарлалт тогтмол биш. Эсвэл ингээд энэ шийдвэр ингээд ерөнхийдөө бол дандаа улс төржилт орж гэж би хараад байгаа л да. Улс төржилт орж ингэж ногдол ашигын шийдвэр гарч байгаа энэ нөхцөл байдал бол ойлгомжтой. Бид бүхний хүсэж байгаа нөгөө компани засаглал сайжрах, нээлттэй болох, олон нийтийн одоо хараа хяналтыг тогтоож иж энэ компани засаглал илүү үр өгөөжтэй болно л гэж хараад байгаа штэ. Тэгэхээр энэ дээр судлаачийн хувьд та энэ ногдол ашигын хуваарлалт дээр ямар хөө байр суурьтай байдаг вэ? Яг нь ногдол ашиг та нэг зэ хэллээ шүү дээ. Одоо нэг сонгуулийн өмнөхөн тараад гэдэг. Ер нь бол цаад учир шалтгааны төрийн өмчтөл байгаа шүү дээ. Төрийн өмчийг одоо эрх мэдэлтнүүд ч гэдэм үү улс төрчид яаж ашигладаг вэ гэхээр тэр сонгуулийн өмнө ногдол ашиг хуваарлаад байгаа шалтгаан ч нь бол иргэдийн саналыг худалдаж авах ч юм уу те өөрсөндөө ашигтай үйлбэрийг бодож олж байгаа царай л тэр байхгүй. Тэгэхээр нэг яг уу либертар үзэл санааны өнцгөөс хэлэх юм бол өмч гэдэг бол өөрөө хэрвээ хувийн өмчл биш бол өмч бол өөрөө хулгайлагдсан байдаг л гэж. Тэгэхээр логикоор нь юу гэж тайлбарлах гэдэг вэ гэхээр төрийн өмч гэдэг бол ер нь бол энэ эрх баригчдын эрх мэдэлтнүүдийн одоо
шийдвэр гаргаж ард иргэдийг манипуляц хийж те сонгуулийн оронд өөрсдийн эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд ашигладаг нэг юм зүйл. Тэгэхээр би бол одоо юу гэж үзэх вэ гэхээр ер нь энэ төрийн өмчийг бол ерөөсөө л хөвчлөх хэрэгтэй. Хөвчлөхгүй бол энэ байдал бол буцаал одоо нэг юм гинжин циклээр юу гэдэг эрх мэдлнүүдийн эрх ашгийг хангахад зориулагдсан зүйл. Хамгийн гол нь тэр дундаа бүр намын бүлгийн эрх ашиг явж байгаа шүү дээ. Тэгээ яг түүхэн жишээнүүдийг харах юм бол хамгийн дөрөнд ер нь за нэг коммунист дэглэм унаад нэг 90-ад оноос ер нь улс орнууд хамгийн дөрөнд хийсэн юм бол төрийн өмчөөл алга болгосон зүйл байгаа шүү дээ. Жишээлбэл зүүн Европын улс орнууд ч гэдэг юм уу одоо энэ Чех, Унгар, Польш, Словак юу гэдэг эдгээр улсууд ч төрийн өмчөө хэрхэн яаж одоо ховж шилжүүлэх вэ тий. Энэ дээр хамгийн их ажилласан байдаг. За 1980-ад оны үед бол Чилийн жишээ тий Пиночетийн үед одоо 2 үе шаталтайгаар хувийн өмч рүү шилжүүлсэн ийм зүйл байдаг. Тэгээ төрийн өмч байгаа цагт бол энэ авилга, хэл, ахуул, ялзрал, хулгай дээрэм арилахгүй. Тэгэхээр аль болох ховж шилжүүлж иргэдэд илүү эрх чөлөө оролцоог нь олгох хэрэгтэй. Би санаж ил Эрдэнэс 5 толгой компани дээр 2 засгийн газар хоёулаа бэд томилсон. Тэгээд бэд томилсон ч үр ашиг сайжирж байна гэж одоо ерөнхий сайд нар Эрдэнэ Занташ тэр ерөнхий сайд нар мэдэгдэжсэн. Үнэхээр одоо бэд томилохгүй бол үр ашиг сайжрахгүй гэдэм үү? Та энэ дээр одоо дотор нь ажиллаж байгаа хүний хувьд илүү доктортой төрийн албаа гэж хувьд юу гэж дүгнэлт хэлэх вэ? Энэ дээр би өөрөө ажил олгогч биш учраас төлөөлөд тэр бие томилогцноор одоо ийм агцтай эсвэл агцгүй гэдэг талаар дүгнэлт өгнөөр зохимжгүүлтэй. Би өөрөө бас гүйцэтгэх ажил хийж байгаа албаагч учраас тэрийг бол өөр байдлаар дүгнэх хүмүүс нь л дүгнэх баг. Компанийн хувьд бол ямар ч байсан стратеги төлөвлөгөөгөө батлуулсан, бизнес төлөвлөгөөгөө батлуулсан эннийхээ хүрээнд энэ зорилттой төвшөндөө хүрэхин төлөө чармааж ажилладаг манай бүх ажилтнууд. Энэ дэр бидний зүгээс ажилтнууд бол өөрсдийнхөө зүгээс хийх чармаалтаа гаргаад ажилладаг. Гол нь манай бүтээгдэхүүн маань өөрөө гол төлөв урд зүгээс буюу хятад улсын зах зээлээс хамааралтай байдаг. Энд бид нэр бүх бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тухайн улсын зах зээл дээрх үн ямар байх вэ? Эндээс бас их шалтгаалдаг ийм том хүчин зүйл байгаа. Эндээс ер нь их хамаардаг. Гол хамаарал нь сая бас энэ манай судлаач ярьж байна. Энэ дээр бол манай Эрдэнэс 5 толгой компанийн хувьд би өөрөө дотор нь ажилладаг олон мянган ажилтнууд байдгийн хувьд бол одоо авилга хийлхүүл байдаг ийм одоо төрийн өмч байхаар хэрэггүй байна гэж энэ судлаач яриад байна л да. Би бол энэ дээр бол жоохон эсрэг бодолтой. Манай компани төрийн өмчт компани ард иргэд 26.4% эзэмшдэг компани хувьцааны ийм одоо нөгөө 1072 чинь нийт хувьцааны 26.4% эзэмшдэг. Энэ тоо яагаад ингэж өөр явд юм болоо? 73.5% нь бол төр эзэмшдэг. Тэгээ төрийн өмчийн компани ашиггүй ч юм уу алдагдaltaй ер нь байх хэрэггүй гэдэг өнцгөөс бас судлаач янз бүрийн либерал үзэлтэй хүмүүс ярьдаг юм байна лээ. Ингээд хараад үзэхэд бол манай компани төрийн өмчт байснараа харин үйл ажиллагаагаа явуулаад борлуулалтын орлого олж байна. Эндээс маш өндөр хэмжээний ашигтай жилдээ бол ашигтай ажиллаад төрдөө болон ард иргэдтэй хувьцаа эзэмшигтэй ногдол ашигыг өгөөд үүргээ биелүүлэл ажиллаж байгаа гэж харж байгаа. Хэрвээ энэ магадгүй одоо ховжлох ёстой гэдээ ховжилсан одоо тэр 15 онд ч юм уу 16 онд ч юм уу хувийн хвшилт очоод эсвэл одоо хятадын хөрөнгө оруулалттай тэр хамтарсан компанид нь очоод 100% хэрвээ хувийг болцсон байсан бол одоо энэ ард иргэд төрд хувирлж ногдол ашиг өөрөө тэр хувь эзэмшдэг хувь хүмүүсийн л ашиг болоод явах байсан болов уу гэж харж байна. Тэгээ яагаад дандаа бет тавьдгийг? Тэр бет тавих энэ асуу би нөгөө томилдог хүн учраас энэ дэр хариулт өгч чадахгүй нууцлаа. Өөр ашигыг сайжруулж яах гэж бет. Мэдээж бас эсвэл энэ улс төрөө явж яах гэж таарж байна. За тэн дээр бол би өөрөө албаа гагч хүн учраас янз бүрийн өнцгөөс тайлбар өгөх нөрөө зохимжгүүлтэй. Та тэгвэл одоо дотор нь ажилладаг хүний хувьд бол хувьчлах шаардлагагүй гэж үзэж байна уу? Нээлттэй компани болох шаардлагагүй гэж үзэж байна. Энэ дээр бол шаардлагагүй гэж шууд хэлэхгүй. Энэ дээр бас нээлттэй компани болох нь өөрөө бас зайлшгүй тавигдаад байгаа. Энэ дээр бол ард иргэдийн эзэмшдэг нь 26.4% бас эргэлтэнд оруулах, бас иргэдийнхаа нэг олон жил хүлээгдсэн хувьцаагаа арилж нөгөө амин оруулах гэдэг үгээр хэлэх гээд байна. Тийм борлуулах, арилжих одоо энэ эрхүүдийг нээх асуудал бас их тавигдж байгаа. Өмнө нь бол яг ч ямар нэгэн шалтгаанаас болоод хэрэгждэггүй байсан. Одоо энэ дээр бол компанийн зүгээс нэлээд судалгаа хийгээд ер нь ойрын үед нээлттэй болох
бирж бүртгүүлж гарах энэ хувьцаага аймаг оруулах талаар бол нэлээд ажил хийгдээд төлөвлөгөө боловсруулад явж байгаа. Энэ дээр бол нээлттэй болсноороо засаглал сайжрах одоо нээлттэй компанийн олон давуу талууд байдаг шүү дээ. Энэ сайн элементүүд бол мэдээж компанид нэвтрэнэ гэсэн өнцгөөс харж байгаа. Энэ дээр бол харин муу сайн зүйл хослох ийм хувилбарыг бол дэлхийн улс орнууд хэрэгжүүлдэг шүү дээ. Төрийн болон хувийн хвшлийн хамтарсан байдлаар одоо манай Хятад улсын жишээ байна. Бүх өмчлөл нь бол 51 буюу түүнээс дээш вэ төр өөрөө өмчлөлөө хяндаг. Энэ дээр стратеги хөрөнгө оруулагч бол хувьцаа эзэмшилт, хувийн хвшлийг оруулж ирээд хувьцаагаа эзэмшүүлдэг. Ингээд засаглалаа нээлттэй болгоод хамтарсан маш зөв түншлэлийг хэрэгжүүлж явдаг юм жишээ бол байдаг. Магадгүй манай компани ийм хувилбараар явуулах оновчтой болов гэсэн миний хувь бас бодол байдаг л та. Өнгөрсөн хугацаанд бараг 4-5 удаа IPO хийх гэж оролцсон билээ. Тэгэд яагаад болдгоо байсан юм бол би бол бодохдоо энэ нөгөө 1072 гээд одоо яг юуг илэрхийлж байгааг нь мэддэхгүй ийм хувьцаа гаргацсантай холбоотой авах гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Яагаад нээлттэй компани болох гэхээр л дандаа болдгоо юм бол. Яг хөө төрийн компани төрийн мэдлэлд байгаа гэдэг чи одоо өдөртөх зөвлөж гэдэг юм төрүүн бэт гэдээ ярьж байгаа шүү дээ. Энэ болгон чинь ер нь бол дандаа энэ эрх мэдлэлтнүүдийн ч гэдэг юм уу тэр бүлгийн ашиг сонирхолд үйлчилж идэг зүйл шүү дээ. Тийм болохоор энийг тийм амархан хийнэ гэж би бодохгүй байна. Нөгөө тэгвэр тэр бэт томлоод байгаа асуудал чинь одоо юу гэдэг нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй шүү дээ. Одоо аль нэг даргын солиод эсвэл аль нэг улс төрийн намын эрх ашиг орж ирлээ гэд энэ дээр засаг сайжрах гэсэн ойлголт байхгүй. Энэ бол ойлгомжтой. Мэдээж зах зээлийн эдийн засгийн үр ашигын тооцоол нь хэр байна уу гэдэг дээр одоо суурилж энэ хөгжлөлийг бас явуулах хэрэгтэй. Хөгжилж гэх юм одоо юу гэдэг нээлттэй одоо байдлыг те. Ер нь бол улс төрийн одоо зорилгоор ч юм уу улс төрийн намууд өөрсдийнхөө одоо юу гэдэг тэр энэ тэндээс зоож сордог соруулаас бас нэг энэ төрийн өмчт компани дээр авиж тавьж соргосон ийм бас одоо зорилгоч гэх юм бол ийм юмнууд бас байдаг шүү дээ ойлгомжтой. Бэт гэдэг чинь ойлгомжтой хамт гисэн засгийн газар байгууллаач гэдэг юм уу. Тэр төрийн өмч бол за яг хувийнх нь ховд ингээд дэшээ төшөө хэлбэцдэг байлаа гэхэд нэгэн тэрвээ 51-ээс дээш хувийн эзэмшиж байгаа одоо эрх мэдлэлнүүдийн гарт байгаа шийдвэр гаргагч нар нь тэр тузыг томилж байгаа хүмүүс нь заавал тэр засгийн газраас хамааралтай ийм байгаа тохиолдол бол энэ яг одоо үндсэн том логикоор нарах юм бол яавч өөрчлөлт гарахгүй шүү дээ. Энд ямар эдийн засгийн үр ашиг ямар зах зээлийн зарчим байх юу ч байхгүй шүү дээ. Энд чинь зүгээр л улс төрчдийн бөгөөд энэ эрх мэдлэлнүүдийн өөрсдийнхөө байр суурийг удаан хугацаанд хадгалж үлдэх энэ хамгийн том зэвсгэн л төрийн өмчт компани шүү дээ. Хамгийн их мөнгө байна. Төр ерөөс байхгүй гэж үзэж байна уу? Эсвэл одоо саяны ганцуулгаатай одоо тий санал нэгдэж тодорхой хувийн төрд байх хэрэгтэй, тодорхой хувийн ард иргэд одоо засаглаа. Гэхдээ төрийн өмчт компани гэдэг чинь угаасаа утгагүй. Одоо ингээд бодоод үзэхээр түрүүний миний хэлсэн одоо өмч хэрвээ хувийнх биш л бол хулгайлагдсан гэсэн үг гэдэг. Энэ бол ерөөсөө энэ эрх чөлөөний чөлөө зах зээлийн үндэс хааны логик энэ дээрээс харагдана. Тэгэхээр төрийн өмч хэний өмч юм гэдэг асуулт гарна шүү дээ. Хэний өмч юм? Тэ? Хэний ч өмч биш дээ. Гэхдээ юу гэж хэлмээр юм одоо засгийн газарч гэдэг юм уу эрх мэдлэлтнүүд л зүгээр өөрсдийнхөө энэ давуу байдлаа хадгаж үлдэхийн тулд энийг бариад байдаг. Хүчээр л барьж байгаа шүү дээ. Түүнээс зах зээлийн зарчимд бол зөвхөн хувийн хвшлэр л явна шүү дээ. Үн яаж тогтдог лээ? Эрэлт нийлүүлж гэдэг юм уу те? Зах зээлийн зарчмлоор шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хувийн байх хэрэгтэй юм. Төрийн ямар ч оролцоо 100% байх хэрэгтэй. Олон нийтэд тараас энэ хувьцааг та юу гэж боддог вэ? Энэ байх хэрэгтэй. Сая хэллээ шүү дээ. Тэр сонгуулийн өмнө тарааж байгаа шалтгаан нь юу юм? Тэднийг худалдаж авч байгаа. Хамгийн хортой зүйл нь чинь нийгэм дээр айгүй тийм юу гэдэг ёс суртахууны хувьд гэдэг юм ёс зүйн хувьд ингээд айгүй их ялзарлыг бий болгодог. Одоо ингээд бид нар ийм авах хэрэгтэй. Бид нар одоо энэ миний их юм чинь би энийг авах хэрэгтэй гэдэг хүлээлттэй. Ер нь бол яг энэ одоогийн системээр нэг татварлаа дахин хуваарлаад эсвэл нэг хүмүүсийн одоо юу гэдэг сонголтыг худалдаж авдаг энэ системийг л хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө анханасаа төрийн өмч байна гэдэг нь өөрөө буруу зүйл. Харин ч бид нар хоцорч байна. 90-ад оны үед одоо дэглэм нурж унснаас хойш улс орнууд хөгжлийнх нь одоо үзүүлэлт эдийн засгийн үзүүлэлтийг нь харахад ойлгомжтой тий. Хаана хөгжлөл илүү явсан байна? Хаана чөлөө зах зээл рүү илүү тэмүүлсэн байна? Тэнд л өсөлт байгаа шүү дээ. Монгол улсын хувьд би бол тэгж харахгүй байна. Энэ төрийн өмчт компани байснараа бид нарыг харин эсэргээрээ ийм одоо стагфляц гэдэг юм уу нэг талдаа инфляцийн асуудалтай нөгөө талдаа ажилгүйдэл нь байнга байсан гэдэг. Бас л нэг халамжийн нэг хэлбэрийг энэгээр л бий болгож шүү дээ. Хамгийн гол нь авилга хулгай төвлөрч байгаа юм.
Маш том мөнгө яригдж байгаа. Энэ хэдийн ихнэр яригдана тий. Энэ мөнгө рүү тэгэл тэр эрх мэдэлтнүүд ямар нэг ашиг сонирхлын бүлгүүд тэр соруулаа зоож сорох гэж л тэр бэтч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг за тэр хувийг нь жоох ихсгч багсгч гэдэг чинь улс төрийн зорилго цаана бас байгаа үгүйг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр эцсийн шийдэл бол ерөөсөө 100% байх хэрэгтэй. Ганц зүйл дарга бол дотор нь ажилладаг хүний хувьд бид нар бол одоо ингээд төрийнх ч гэсэн ашигтай ажиллахын төлөө ажиллаж байна. Танай компани ер нь өнөөдөр яг хичнээн хүн ажиллаж байгаа. Хэдэн хүнийг ажлын байраар гаргаж байна? Манай компани одоо 1850 орчим ажилтан албаагчтай байна. Бүх ажилтан албаагчд маань. Уурхаа дээр ч гэсэн. Уурхаа дээр төв офстой бүгд нийлээд. Тэгээ бүтээмжийн яг гаргаад үзэж болно л доо тий 1800 орчим албаагч байна. Ямар хэмжээний борлуулалтын орлого болов тий 24 оны жишээ 10.5 их нийтийн борлуулалтын орлого олсон байна манай компани. 1850 албаагч хүч хөдөлмөрөөр 25 онд бол хүлэгж өгүүлсгэлээр 6 орчим их нийт төгрөгийн борлуулалтын орлоготой байхаар гүйцэтгэл хүлэгж өгүүлсгэл 25 онд. Тий. Тэр нь одоо 4 их найд байж байгаад 4.5 их найд 10.5-аас багасаад. Тий. Одоо нэг ийм юм байгаа шүү дээ. Засгийн газар чинь нөгөө алсын хараа 2050 гээд хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг. Тэгээ тэрийг одоо энэ Зандан шатар ерөнхий сайд ч гэсэн өргөлжлүүлнэ гэд зорьсон. За энэ том мега төслүүдийн гол санхүүжилтийн хүйсвэр дээр бол Эрдэнэс танай компаниг тавьж өгсөн байсан тий. Ер нь одоо ингээд танай компанид Эрдэнэс таван толгойд тууцтан сууж исэн хараат бус гишүүн ч гэсэн ярьж исэн. Ер нь энэ засгийн газрын одоо янз бүрийн том үйл ажиллагааг санхүүжүүлэх ийм үүрэг даалгавар их ирдгээ. Тэгээд том төслүүдийг санхүүж жишээлбэл одоо энэ кокс төсн төлшийг санхүүжүүлсэн гэж ойлгосон үнэн үү? Тийм. Одоо компани дээр бол бас манай компани ер нь бол нийгмийн болоод төрийн засгийн чиглэлийн одоо томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ерөнхийдөө ер нь авч явж хүү санхүүжүүлж хүү их үүрэг хүлээж ажиллаж ирсэн тийм компанид үндэсний хэмжээний гэх юм уу. Одоо төрөний ярьдгаар хувийн хвшлээс одоо манайх ч хувийн хвшлийн эдийн засгт орно шүү дээ. Ер нь эсрэгээр би бол тэгж харддаг. Төрөмчд компани бол тийм олон биш. Цөөхөн. Ер нь 90 онд манайх бүх өмчөө ховжилсан шүү дээ. 90-с 91 онд тэгэл сүүлд нь 96-аас 99 он 2000 он хүртэл ер нь өмч хөвчл хийгдсэн. Бүхэл ер нь ихэнх өмчүүдэд хөвжилсэн. Эрдэнэс тамтлог компани бол бүр 2010 онд байгуулагдсан шүү дээ. Улсын хурлын тогтоолоор. Дийлэнх өмч бол хувийн хвшилт байгаа. Одоо ингээд гараад үйлчлэгээний бүх салбараар явхад бүгд л хувийн хвшил байна. Хувийн хвшлийн том компаниуд биш үү манад EMCS, APU, 5 богд юу гэдгийг те. Бүгд л хувийн хвшлийн компаниуд том компаниуд байгаа ялгаа байхгүй. Яг нийгмийн хариуцлагын хүрээнд тулаад ирэхээр Эрдэнэс тамтлогоо яг л нөгөө төрийн өмчт болон ард түмний компани учраас энэ дээр ялчгүй санхүүжилт олгож байгаа. Хотыг утаанаас салах тамтлогоо төрш компани гэдэг. Энэ дэр шил хувийн хвшлийнхнийг санхүүжилт үг гэвэл мэдхгүй одоо яг санхүүжилт өгөө дэмжиж байгаа юм бол байхгүй байна шүү дээ. Таван толгой манай компани ерөө ховчлогдсон бол одоо манайх нэг эзэдтэй болно одоо тий тодорхой тооны. Тэр эзэд жишээлбэл нийгмийн хэмжээний арга хэмжээг санхүүжүүлэх өгөхгүй л багт мөнгө. Манай компани бол үүргээ хүлээгээд санхүүжилт өгсөн утаанаас салахар хэмжээний. Тэр процесс яаж явагдсан бол тусдаа асуудал байна. Ямар ч байсан нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжилтийн албанд ингээд явсан. Одоо за жишээлх юм бол том компаниуд өгсөн одоо хөрөнгө оруулалтынхаа үр дүнг заавал хэмждэг шүү дээ. Танах ер нь тэгж үр дүнг хэмжих тийм хуралч гэдэг юм уу одоо хариуцлагач ярих гэдэг юм тийм байдгүй. Ер нь бол байнга яригддаг шүү дээ. Одоо жишээл сая төмөр зам дээр асар том нөгөө нууц гэрээ хийлээ шүү дээ тий. Автек гэрээ хийгээд тэгээд Эрдэнэс таван толгой компаниас маш их хэмжээний нүүрсийг бод групптэй хамтарч одоо ингээд бод групп худалдаа өгч олж ирээд тэр мөнгөөрөө тэр одоо гэрээнийхэн дагуу Эрдэнэс таван толгой компани нүүрс нийлүүлээд тэр мөнгөөр төмөр зам барьлаа. За тэгсэн чинь нөгөө төмөр зам маань мухар болчлоо. Энэ дээр одоо танах аудит хийгээч гэдэг юм уу те. За та нар ингээд төмөр зам барьна гэж тэдэнд төгрөг авсан. Тэгээд одоо энэ нөх нь холбогдоогүй байх гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар хариуцлага тооцох тийм юм компани зүгээс байж болдгоо. Ер нь манай
компаниг бол үндэсний аудитын газраас бол жил болгон аудит хийдэг шүү дээ. Тий. Өшөө бас хяналт шалгалт дандаа хамрагддаг. Төрийн өмчт компани учраас завсрын аудит гээл жилийн аудит гээл те өшөө хяналт шалгалтууд орж ирнэ. Авилгатай тэмцэх газраас ч гэдэм хуулийн байгууллагаас ч гэсэн шалгагдчихлээдэг асуудлууд. Тэгэд тэндээс бол энэ гэмтрийн шинжтэй мөн эсвэл ямар процесс явуулсан тэр хуулийн хэлтийн байгууллагууд илүү сайн мэдж байгаа юм. Ер нь бол миний зүгээс албан хаагчийн хувьд харахад бол компани өөрөө тодорхой үүрэг хүлээгээд төмөр замын төслүүдэд санхүүжилтийг олгосон. 5-7 гашуун сухад 5-7 зүүн баян чиглэлийн. Одоо төмөр замуудыг бол үндэсний одоо төрийн өмчт компанийн санхүүжилтээр хүчээр ямар ч байсан бариад босгосон. Одоо хил холболтын төмөр зам гашуун сухад урагшаа хил холбосон. Энэ хил холболтын төмөр замыг бол бас санхүүжүүлж байгуулсан гэрээний дагуу бас энэ ондоо багтаагаад холбож дуусгана гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ төмөр зам маань холбогдчвол одоо жинхэнэ оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хүртээд борлуулалтын хэмжээнд нэмэгдэнэ. Маш олон эерэг үр дүн авчрах юм. Юу харагдаж байгаа ирээдүйн. Би нөгөө үр дүнг одоо ингээд хэмждэг юм байт юм бол үр дүн ойлгомжтой шүү дээ. Одоо тэгээд цагууч төгсөн газрууд за утааны эсрэгч гэдэг юм уу төмөр замч гэдэг хийсэн зүйлийг харал та тий. Төр юу хийж байгаа юм тий. Төрийн хийж байгаа зүйл нь тэр мухар төмөр зам эсвэл тэр мэдгүй утааны эсрэг одоо хэдий их найдыг зарцуулсан буу мэд. Тэр ард иргэд тэрүүн дээр нь дүнгийн тавьчихна үстэй. Тийм үстэй. Хувийн хвшил магадгүй өөрөөр ажиллана шүү дээ. Зах зээл энийг өөрөө шийдээд явна тий. Ийм тохиолдолд шал өөр үр дүн гарна. Ер нь би бодоод байна. Ер нь энэ төрийн оролцоо орсон төрийн компанитай холбоотой нэг тийм сайн дүр зураг би бол мэдэхгүй юм байна. Ер нь дэлхийн жишг ч гэсэн аль 20 дугаар зуунд энэ чинь ойлгоо заавал энэ ерөөсө бүтэхгүй юм байна уу? Олон улс төр нээлттэй юм байх хэрэгтэй юм байна. Хувийн хвшил байх хэрэгтэй юм. Айл ойлгочихсон зүйл Монголд ингээл зунгаарлаад байдаг. За яг нэг талаасаа Орсын ч юм уу нөгөө талаасаа юу гэдэг геополитикийн инээ тэр улс төрийн нөхцөл байдал магадгүй. Гэхдээ нарийн ярих юм бол зах зээлийн нийгэм рүү шилжих чөлөө зах зээлийг бид нар өөрсдөө хүсэмжилж байгаа бол бидний гартал байгаа ш. Тэр иргэд бөгөөд олон нийт өөрөө энэ дээр соргог байж өөрсдийнхөө оролцоог хийх ёстой. Тэгэхгүй төр миний өмнөөс шийдэх ёстой гэх ингэ байгаад юм бол төр бол улам л барьцаа их бол. Төр хижээч сайн дураараа хэмжээгээ багасгадаггүй гэд Рональд Рейган нэг удаа хэлжсэн байдаг юм байл. Тэр үнэн л дээ. Одоо ингэ цаг хугацаа явах тусам тэр 20-50 алсын хараалгын эсвэл тэр дөрөв бас нэг 10 их 80-ийн хөтөлбөр бүргээл боо юм хийсэн. Тэ өнөөдөр Монгол улсын байгаль зэрэг мэдхгүй нэг 2-3% нь асар ашигтай одоо юу гэдэг нөхцөлийг бий болгоод үлдсэн нийт масс олонхот ямар ч ашиггүй. Бид нар цэвэр халамжийн төрийг байгуулсан шүү дээ. Одоо тэгээд хүмүүс нь ч тийм үлээлттэй баг болцсон. Тэр төрийн энэ үйл ажиллагаанууд бол үнэхээр гамшиг тарьж. Энийг бол одоо иргэд өөрсдөө хэлэх байх илүү. Би ганц бол дараагаас ягаад ингэж асуудаа ихэр та түрүү магадгүй ийм том төслүүдийг хувийн компани эзэж нэг мэргэжлийн хүрээнд санхүүжүүлэхгүй баха гэж хэлж ирсэн учраас би танаас энэ асуултыг асууад байгаа байхгүй юу. Жишээлбэл тэр одоо төмөр замын төсөл дээр 1 тонн нүрсийг $9 зарж авахыг та жишээл мэдээгүй. Энэ бол нууцсан гэрээнд. Агтал та дотор нь ажиллаж байгаа хүний үед бид нар ингээд өдөр шөнөгүй нүрсээ гаргаж өдөр шөнөгүй одоо олон нийтийн 1072 хувьцааг үнцэнтэй болгохын төлөө зүтгэж гинэ гэд шударгаар одоо шударга ажилтны хувьд ингэж ярьж иж магадгүй л дээ. Тэгэхээр би энэ компанид хөрөнгө оруулсан төслүүдээ араас нь эргэж хараад наадах ч өөр ашиггүй шүү гэдэг ингэх тийм эрх зүйн чадамж яг компанид өөрт нь байна уу? Ер нь юу ч та Тэгвэл л одоо улс төрчдийн шийдвэрээр явж байна. санхүүжүүлсэн төслүүд маань ерөнхийдөө төмөр замын төслөөс ахуулаад хэрэгж дуусаад үр дүнгээ тавиад амжилттай 100% төмөр зам маань баригдсан. Энэ гүйцэтгэлээ хэмжсэн компани зүгээс 100% болцсон. Энэ дээр төмөр зам баригдсангүй эсвэл дутуу байна гэсэн юм байхгүй шүү дээ. 100% баригдсан. Хамгийн гол нь хил нэвтрээд тэрвэрлэхэд холболтын төмөр зам баригдаагүй энэ гэрээ хэлцэл байгуулах эхлүүлэх энэ ажил нь олон жил удсан учраас хил давтлаа нүрсээ дээвэрлж чадахгүй байсан болохоос шүү дээ. Ер нь бол төслүүд дээр компани зүгээс өөрөө хяналтаа тавиад явдаг шүү дээ. Гүйцэтгэлээ санхүүжилтээ өгнө. Ямар шатнд байгаа хяналтаа тавиад явж байгаа. Хил төслүүд дээр. Энэ компани бол эрх зүйн чадамжтай. Компани бол өөрөө энэ дээр хяналтаа тавиад явдаг.
Энэ 5-7 түншд болгосон одоо утаанаас ангижуулахтай холбоотой энэ асуудал дээр бол нэлээд нухацтай яриад байгаа шүү. Нийгмийн ангиж шүүмжлэлт байдаг гэсэн учраас энийг муухай гэх юм уу онцгой талаас нь яриад байвал хин ч яриад иж болно. Тэ утаа байна уу бай. Утаатай л байж тэгээ шүүмжлэлт гэж болно. Энийг хин нэг нь хийх ёстой. Улаанбаатар хотыг утаанаас салахын тулд тэ багасгахын тулд хин нэг заавал хийх ёстой. Тэр нь хин хийх юм бэ гэхээр нөгөө яриад хувийн хвшил бол энэ том хэмжээний ажилд хөрөнгө гаргаад хийх болцоог шүү дээ. Яг тэгвэл хувийн хвшил ашигтай ажиллах хэрэгтэй. Үр ашиг олж явах хэрэгтэй. Гэтэл утаанаас салгана гэдээ оруулаад том хэмжээний хөрөнгө оруулалт их үүсвэр нь хаана байгаа. Эсвэл үн өртөгтэй юм хин тэрийг ард түмэн төлж чадахгүй ард хэрэгтэй. Утаанаас салахын тулд тэр боломж нь байхгүй учраас засгийн зүгээс болон нийслэлийн зүгээс хамгийн боломж төвлөрөл гаргасан байна. Утаанаас салах хуулбар санхүүжилт шийд хин нэгэн итгээд манай компани ч өөр итгээд байсан бол тэр нь санхүүжилтийн өгчгөл байсан байл үү тий. Тэрийг аваад хийх байсан байлгүй гэж харж байна. Байхгүй учраас л манай компани. Танах одоо яг ямар санхүүжилт өгчөд байгаа вэ энэ коксшн төлсөн дээр? За энэ дээр нэг их найд гаруй төр байх юм болчихсон. Одоо юм байна. Өөрөөр хэлбэл одоо энэ чинь сая 10 сараас төлс сая биш энэ бүр анх байгуулагдсан цагаас байна. Нөгөө 5 толгой төлш компани сайжруулсан төлшний үйлдвэрлэл 18-9 оноос байгуулагдсан. Одоо сая энэ урдаас оруулж ирж байгаа коксшн төлсний хөнгөлтөн дээр бас санхүүжилт өгж байгаа гэж ойлгож болох уу? Тийм. Тэр энэ жилийнх нь ямар хөө? Энэ жилийн тоо бүрэнтнүүдээ одоо. За одоо үнцаасны газрын үнцаас санхүүжилтийн хэлтсийн дарга ирсэн. За бид бас энэ эдийн засаг либертар эдийн засаг судалдаг. За одоо удахгүй зулж орол гişүн бас ороод ирэх баг. Би энэ үед юу гэж асуух вэ гэхээр одоо бол нийт хувьцааны 26.4% нь иргэдэд байгаа. 73.5% нь төрийн эзэмшилтэй байгаа. Засгийн газрын эзэмшилт. За тэгэхээр одоо ер нь яаж хувьцааг нээлттэй компани болгох вэ? Ямар аргыг одоо судалж авъя гэдэг дээр за нээлттэй компани болох бол ерөнхийдөө дотоодын хөрөнгөний бирж дээр эхний ээлжинд дотоодын хөрөнгөний бирж дээр тэр чинь Монголын хөрөнгөний биржд хувьцаагаа бүртгүүлэх иргэдийн хувьцааны эрхийг нээх асуудал бол эхний шат юм аа гэж харж байгаа компани зүгээс. Энэ дээр судалгаануудаа хийж байгаа. Дараагийн шат бол Монгол иргэдийн одоо 1072 хувьцааг арилжаална гэсэн үг юм. Иргэдийн хувьцаа 2 дахь зах зээл дээр арилжаалагддаг болно гэсэн үг. Монголын хөрөнгөний биржд бүртгүүлээд нээлттэй компани болох юм бол. Тэр үе шат ихний үе шат байна. Бас одоо улсын хурал дээр бас хэлэлцэхэд та бүхэн анзаарсан бол төрийн өмчийн компанийн хувьчлалын үзэл баримтлал гэдэг их хурал дээр хэлэлцэхэд байгаа. Энэ хүрээнд бол бас эрдэс тоглох компани төрийн эзэмшлийн хувьцаанаас нээлттэй арилжих гэсэн энэ чагсаалт багтцсан явж байгаа. Энд бол манай компаниас нэлээд олон төрийн өмчт компани байна. Тийм. Тэнд бас манай компани чагсаалт хамрагдсан явж байгаа. Ингээд би буруу санааг бол ерөнхий сайд оны өмнө 9 сард их хурлын энэ дээрээс цагаан сарын өмнө гэхэд Эрдэнэс 5 толгойг нээлттэй компани болгоно гэж хэлжсэн санагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр одоо судалгааны ажил явуулж байгаа л гэж ойлгох уу? Тэгээ ер нь нээлттэй компани болох асуудал бол яг сая ерөнхий сайд хэлэхээс гадна энэ өөрөө ер нь түрүү жилээс эхлээд тавигдсан асуудал. Өмнөх захирал удирдлагын үед судалгаа хийгдэж явж байсан ажил. Анх иргэдэд 1072 хувьцаа олгосон шүү дээ 2011-12 онд. Энэ үед засгийн газраас тогтоол шийдвэр гараад олохдоо хувьцааны 2 дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл одоо энэ хувьцаа бол санал ирэхгүй зарж арилж ирэхгүйгээр иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа. Тэгэхээр засгийн газраас шийдвэр гарч иж энэ хэрэгжих ёстой. Одоо бол компанийн зүгээс өөрчлөсөн судалгаа хийгээд бэлтгэл ажиллагаа явуулж байгаа. Бэлтгэл ажлын хүрээнд бол компанийн зүгээс шийдвэрлэх нэлээд ажлууд байгаа. Тухайлбал хамгийн гол асуудал нь одоо өнөө маргаашгүй биржд бүртгүүллээ гэдэг төсөөлөе тий хувьцаагаа. Гэтэл нөгөө нэг ч хувьцааны үнийг тогтоох зайлшгүй шаардлага байдаг. Хувьцааны үнийг тогтооход юу хийсэн байх хэвээр компани өөрөө санхүүгийн тайлан балансыг одоо өөр авалгуудаа зохистой харьцаанд оруулах хэвээр хөрөнгийн бүртгэл хийгдсэн байх хэвээр. За
уурхайн тэзүүнүүд хийгдсэн байх хэвээр бүрэн. Тэгээд стандартын олон улсын стандартын үнэлгээ хийгдсэн байх хэвээр. Ингэжээж нөгөө хувьцааны нэг тогтооход бэлтгэх тэр одоо хийсэн байх тэр нөхцлүүдэд хангасан байх хэвээр. Тэгжээж хувьцааны өндөр байхыг бид зорих ёстой шүү дээ. Энийг бэлтгэлээ бүрэн хангахгүйгээр бирж дээр хэрэг гарчвал хувьцааны үн багаар тогтвордод. Таны энэ юу унчиж микрофон унгачиж ажиллаа. За. Би зүч. Тэгэхээр ерөөсө хамгийн гол зорилго бол бирж дээр хувьцаа арилжаалагч эхлэхэд хувьцааны үн өндөр байх энэ нөхцөл болцоог бид бүрдүүлэх ёстой. Иргэдийн хувьцаа зарагдлаа анх 933 төгрөгөөр тогтоогдсон нэрс үнэтэй явж байгаа. Энэ магадгүй зах зээл дээр бид бэлтгэл ажлаа хэдий сайн хангана уу? Энээс чинь 11 онд 933 гэдэг чинь одоо хэд болсон гэсэн үг. Тэрийг одоохондоо тогтоогоогүй нэ гэж байна. Тэгэхээр нэрсэн үнийг тогтоох ёстой. Одоо энэ бэлтгэл ажлуудаа хангасны үндсэн дээр. Тэгээд зах зээлийн арилжаа эхлэх үед энэ өөрөө зах зээлийн зарчмаар үнэ тогтоогдоод явах. Хэдэн хүн хувьцаагаа бирж дээр арилжах санал ирүүлж байна. Нийлүүлэлт хэрвэн гэсэн үг шүү дээ. Үгүй өрнгийн зах зээл хөгжөөд бараг 20-30 жил боллоо л гэх юм. Энэ одоо яагаад ингэж 4-5 удаа IPO гаргаад яагаад болдгүй юм бэ? Яг юунд одоо нууц нь байгаад байдیں۔ Яагаад одоо энэ нэг 1072 хувьцааг нэг ам оруулаад ард түмнийг нэг тэ хувьцааны эзэн болгочих болдгүй юм бол. Тийм түрүү би ерөөхдөө хэлсэн шүү дээ. Хувьцааг анх ард иргэд эзэмшүүлэхдээ засгийн газар буюу үндсэн хувьцаа эзэмшигчээс олохдоо ийм болцолтойгоор олгосон байдаг. Тэгэхээр нэг шийдвэр гарах хэрэгтэй байдаг засгийн газраас. Тэгэхээр засаг л хүлээлгээд байна гэж ойлгож байна. Шийдвэр гарах хэрэгтэй нэг талаар. Нөгөө талаараа компани өөрөө бас бэлтгэл ажлаа хангаад бэлэн болох хэрэгтэй асуу. Тэгэхээр бэлэн болцсон юм биш үү? Бас бэлэн болох бас олон ажил хийх шаардлагатай. Зөвхөн хөндлөнгийн нүдээр харахад бол ингээл гарчаачтай л гэж харагдаж байгаа. Яг компанийн зүгээс бол чамбааруулах, цэгцлэх олон ажлууд бас байгаа. Гол нь иргэдийн хувьцаа зах зээл дээр арилжахдаа өндөр үнэтэй байгаасаа л гэдэг тэр гол зорилгын үүднээс. Далаг шүнэ. Төвчрлэх байна уу? Одох тусмаа хувьцааны үндэс нь улам их хүн засгийн газрын мэдл төрийн өмчлөлт бодсон. Яг бид хэлж байгаа тэгэхээр одоо борлуулалтын орлого 10 их найд байж байгаа 6 их найд болчихлоо гэж байна шүү дээ. Амар том дохио. Өөрөөр хэлбэл нүүрсний эрэлт хэрэгцээ бол байна. Гэхдээ борлуулалтын ороо багасж байна. Нүүрснийхээ үнийг яавал хямдхан байлгах уу гэдэг гэж байгаа юм шиг бодлого хэрэгжүүлж байгаа. Холборлож байгаа нүүрсний 80% нь 80% нь урхан ам нөхцлөөр урт хугацааны том гэрээнүүдэд зарагдаж байна. Бирж дээр нэг 20 дөнгөж гарan байна. Урхан ам том нөхцлөөр зарагдж байгаа нүүрснүүд нь дандаа коксч нүүрс байна. Нөөцийн хамгийн сайхан хэсгийг сорчилж байгаа. Тэгээд үнийн хувьд бол биржээр заснаас нэлээд доогор. Тэр томьёог тэр нь бол яг мэдээ зах зээлийн үнээс хамаарч нэг юм индекстэй. Тэр томьёог үргэлжлүүлээд дахиад 20 жил болгон 20 сая тоног бол том ийм гэрээ мэдлэн байгуулсан. Тэгэхээр хэрвээ энэ компани ч бай ерөөсөө энэ ард түмний гэж ярьдэн шүү дээ ийм мэдлэг бай гэх юм бол баялагтай эзэн Монгол байх юм бол хувьцааны эзэд байх хэрэгтэй. Тэрнээс биш ингээд нэг тодорхой бус субъектийн өмчлөлт өгчөөд ер нь бол тэр чинь намын мэдлийн өмч хөрөнгөлж өрж байгаа. Төрийн гэдэг нэрний цаана ирэх баригч нь хэн байх? Нэг нам байх юм уу? Нилээн хэдэн нам байх юм? Тэгэхээр үнэхээр одоо иргэдийн өмчлөлт мэдл байх гэдэг юм бол хувьцааны одоо нэг 18% байна уу? 34% болох. 26.4% гинэ иргэдийн мэдчлэлээ. 1072 чинь 1072 чинь нийт хувьцааны 26.4% юм байна. 73.6% нь төрийн өмч засгийн газар байх гинэ. Сая ганц дараах. Тэгээд би бол 34% хяналтын багц нийтийн өмчлөлт дор хаяж ихний хэлжинд гаргаж хүргэх хэрэгтэй. Тэгээд тэр туз дээр нь жижиг хувьцаа эзэмшлийн төлөөлөл орж байгаа хэрэгтэй. Тузан шийдвэр дээр бүх шийдвэр дээр нь гар өргөн оролцсон. Тэд нар хилцүүлнэ. Хувьцаа эзэмшлийн шашгийг хамгаалж нэг нь мэдээлэл өгнө.
Тэгээд тузаас гаргаж байгаа олсон ашгаараа ямар төсөл шийдэх гээд байгаа юм. Тэрийг засгийн газрын кабинет шийдэхгүй дангаараа. Тэр нь үнэхээр хэрэгтэй юм хэрэггүй юм уу? Тэ? Тэр утааны мөнгөний түвшин шахмал түвш юм уу? Өөр юу их гэдэг тэр мөнгнүүдийг нь ярилцдаг байж шийддэг болох. Одоо энэ 26.4% гэдэг чинь хичнээн хүн байгаа бай. Одоо энэ чинь нөгөө нас урсан хүмүүсийн хасаа явчихдаг уу? Нас орсон хүмүүс хасагдахгүй. Тэгээ өвлөгдөх юм уу? Энэ хөрөнгөний биржид бүртгэгдээд хувьцаа нээлттэй арилжаалахт бол өвлөх эрх автомат иргэний хуулийн дагуу нээгдээд явах. Тэгэхээр одоо яг хэдэн хүн энэ ард байгаа? Би одоо эндээс Нас орсон хүний үгүй нийт 26.4% чинь яг хэдэн хүний хувьцаа вэ? 3.4 сая иргэн байна. 3.4 сая иргэн саналаа өгч болох юм уу? Зүгээр паблик компани, хувьцаат компанид ажилладаг янз бүрийн схем дүрэн байгаа шүү дээ. Тэрүүгээр л явна л да. Тэгээ сонгуул явж улс төрийн сонгуул шиг бүхэн оронж иж. Яг одоо ингээд янз бүрийн хувьчлах нээлттэй болгох янз бүрийн л арга байна л да. 34 гэдэг уучлаарай. 34 гэдэг тоон яаж гарч байгаа? 34% хүртэл гэдэг нь. Хяналтын багц хувьцаат компанид оролцдог хэмжээ гэж дүгнэв юм лээ. Компани 34% гэдгээр үү? Нийт хэрэгтэй хувьцаа 34 байж хяналтын багц. Яг тэр нь доод хэмжээ. Би бол доод хэмжээний баг хэрэгтэй гэж үздэг. Тэгжээж оролцооны илүү бодтой бол. Танай компани болохоор ямар хуу бодолтой байгаа? Компанийн хувьд бол судалгаанд чи юу гэж төссөн байна? Судалгаа ер нь яг түрүүний нэг яригдсан нөгөө гишүүний ярьснаар бол энэ дээр бас нэг тайлбар өгчөд 25 оны хувьд манай компани уурхан ам нөхцөлтэй гэрээ бол нийт борлуулалтын 51%-ийг борлуулсан байна. Биржийн арилжаагаар буюу хөргөж өгөх нөхцөлтэй гэрээгээр бол 49% гэсэн ийм тооцоо гарсан. Тэгэхээр түрүү 80% гэдэг бол бас тийм тооч зөрөөд байна да. Биржээр бол 23 оноос эхлээд биржээр бол нүүрс их арилжаалдаг болчиход байгаа шүү дээ. 2025 онд талын тав биржээр арилжаасан гэж хэлэх гээд байна шүү дээ. Би бол наад тав гэж нь ерөөсөө санал хэлэхгүй байна. Би бол янз янзын хүүсвэрээс зөндөө мэдээлэл авч уулзсан. Нээлттэй мэдээлэл дээр ч гэсэн юм байгаа шүү дээ. Наа чи хаанаас юм бэ? Угаасаа Монгол улсын хамгийн том асуудал өөрөө нүүрс болчиход байгаа. Энэ Нүүрсийг биржээр тойрол бүх юм хэмжээ бол өндөр болсон. Хэдэн сая тонн? 11.6 сая тонн. Компани хэдэн сая тонн нүүрс гаргасан? Компани өөрөө сүүлийн 2 сар бирж дээр харилжаа. Оны төгсгөлийн 2 сар нэлээд нэмэгдсэн баг. 10 сард бол над чинь 5 сая тонн байсан шүү дээ. 25 оны гүйцэтгэл одоо тоо гарна л та. Тэгэхээр над чинь буруу тоо болоод байна. Биржээр 10 сая хүрсэн бол сүүлийн 2 сар дээр дахиад 5 нэмэгдсэн гэсэн үг. Одоо нөгөө юун дээр төвлөрөл л да нөгөө ховчлол ер нь компани 20 сая тонн нүүрс олсон болох гэдэг шүү дээ. Яаж нээлттэй байх вэ гэдэг дээр л төвлөрөөд байл да. Танад одоо нэг тийм стратеги зорилт судалгаа төлөвлөлт хийж байгаа үстэй. Одоо ерөнхий сайд 10 сар миний санджаар 10 сар засгийн газрын хуралдаанаар нээлттэй хувьцаат компани болох судалгаагаа хий гэдэг үүрэг өгчихсөн байна шүү дээ. Тэгэхээр танах ямар аргыг одоо сонгож байгаа вэ? Яавал одоо ингээд 1072-аа ингээд 2 дахь зах зээл төрөнгийн зах зээлд маягаад гаргачих юм уу? Яах юм? Одоо тодорхой хувийг нь одоо ингээд блоклж авдулдээд тэрэндээ одоо олон улсын бидний эрх ашгийг хамгаалах олон улсын сайн менежменттэй компани оруулж ирэх юм уу? Яг стратеги төлөвлөгөө чи яг ямар байгаа юм? Стратеги төлөвлөгөөндөө бид 2026 онд багтаагаад Монголын хөрөнгөний биржид хувьцаагаа бүртгүүлж иргэдийн хувьцааны эрхийг нээнэ гэдэг стратеги төлөвлөгөөндөө тусгацсан байна. За. Стратеги болон бизнес төлөвлөгөөндөө энэний дагуу ажиллаад явж байгаа бэлтгэл ажиллагаа. Тэгэхээр энэ 26.4% чинь бүгд ингээд нээлттэй болчихно гэсэн үг юм. 26 онд бол ямар ч нээлттэй болно гэсэн төлөвлөгөөтэй байна. 73.5% ямар нэг өөрчлөлт хийх юм уу засгийн газрын эзэмшиж байгаа. Одоо их хурал дээр яригдж байгаа үзэл баримтал яаж батлагтаад явах нь тэндээс хамаарат хэдэн хувийг олон нийтэд арилжаалж явах вэ гэдэг шийдэгдэнэ. Тэр үзэл баримтлалыг батлахдаа энэ компани өөрийнх нь одоо гаргасан судалгаа олон талын байр суурь ордог байх гэж бодож байна. Тэгэхээр тэрэн дээр одоо ингээд ямар нэгэн хилцүүлэг нэгдсэн байр суурь энэ гарч байгаа юм болов шүү нэ. Компани одоо за тун ингээ ойролцоогоор ярихад энэ Монгол улсны гаргаж байгаа нүүрсний тал нь 5-7 хоос гарч. Тэгээд
талан давмлагоос гарч байгаа учраас тэндээс гарч байгаа нүүрсний үн өндөр нам байх нь компани ашигчид нөлөөлнө. Үнийг нам байлгах үйл ажиллагаа Монгол улсын засгийн газар төрөөс явуулж ирсэн. Дандаа төрийн өмчийн компаниуд үнийг доош нь татдаг. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Тэгэхээр зэрэг хэлээд байгаа юм бүх юм ингээд улс төрчдийн мэдэлд очичоор тэр чинь одоо мөнгө хэрэгтэй үедээ хямдхан ингэж урьдчилж мөнгө аваад тэгээ хамт гэрээ байгуулдаг. Эсвэл бүтээн байгуулалт барих гэж нэгээд тэр төмөр зам байна уу? Нөгөө нефт дамжуулах хоолой байна уу? Газрын тосны үйлдвэр сургамж байхгүй дамжуулах хоолойнд баригдаад дууссан. Зөндөө мөнгө зарцсан шүү дээ. Тэгээд нөгөө талдаа олборлолт явах ч юм уу нөөц нэмэгдэх юм уу бүүмэд. Би бол жишээ нь тэр нефт дамжуулах хоолой гэдээ олон юм барьсны оронд төмөр замаа тавьсан байгаас гэж боддохгүй. Зүүн тийшээ угаасаа төлөвлөгөөтэй шүү дээ. Дараа нь тосоо төмөр замаараа хийж болно өөр юм дээр. Иймэрхүү хөрөнгө оруулалтуудын өргүү зардал мардлыг ингээд хийхин тулд мөнгө хэрэгтэй учраас зөрүүд авч хямд тавиад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг үн хямд байх юм бол компани орлого багасна. Компани орлого багасгаар нэг ч хувьцаанд үнц нь унана шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо аль болохоор л энэ үн цэнтэй борлуулалтаа байгаа дээрээ л бусуухан л хувьцааныхаа хэмжээг нэмэгдүүлж энэ улс төрчдийн юунаас л төрийн өмчийг холдуулах алхмыг л хиймээр байна. Тэгэхээр дэлхийн алхам бол дор хаяж 34 болгоч. 73.5-аас шууд перх гээд бүгдийн зарчвал юу өсөх вэ гэхээр зэрэг хувьцааны үн унж шүү дээ. Тэгэхээр нөгөө үн цэнгүй болно. Тэгээ хүмүүс авч чадахгүй. Тэгэхээр аль нэг газраа санхүүгийн хөөсөр олж ирээд Монголд бол тэр мөнгө нь байхгүй. Тэгэхээр ингээ хямд үнээр одоо нөгөө баялаг гэж ярих дуртай хүмүүс чинь баялаг алдах асуудалд хүрнэ. Тийм болохоор энэ ингээ шаттай байх шүү дээ. Та бол бодохдоо энэ 73.5%-ийг хувиас иргэдийн эзэмших хувийг нэмсэн дээр л гэж харж байна тийм. Дор хаяж 34 рүү гаргачих хэрэгтэй нэгт ээж нэг 10 гаруй нэмгэнэ шүү дээ. Тэгээд засаглал дээр нь илүү нээлттэй болгож иж тэгээд тэр өргүү зараад байгаа. За нэгдүгээрт нүүрсний үнийн бодлого. Монгол улс нүүрсний үнийн бодлого байхгүй. Үн хийж байгаа үйлдэл нь яаж хямдхан байх вэ гэдэг. Одоо энэ Эрдэнэс 5-7 ч өөр энэ нүүрсний маркетинг дээр ажиллаж байгаа хүмүүс бол өөр байр суурьтай байдаг. Энэ компани одоо явуулж байгаа үйл ажиллагаанаас тэр ажиллагаа нь бол командаар явдаг. Улс төрчдийн командаар. Тэгээ үнэ унгаагаад байдаг. Хоёрдугаарт нь олсон ашгаа юунд зарцуулж байгаа. Тэр олсон ашгаа зарцуулах мөнгөн дээр дими балаа юмд мөнгө зарцуулгаа багасгах юм бол хувьцааны ашиг үүснэ. Тийм болохоор тэр иргэдийн оролцоог нэмжиж нээлттэй болмоор байна. Түүний дараа нөгөө үнэн гайгүй болоод зардал нь багасаад ирэх юм бол хувьцаа жилүүх ашигтай болно шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээд хайраа юм хямдхан үнээр өгөх болохгүй нэ гэдгийг ойлгож эхэлнэ. Тэгэхээр дараа нь дахиад 10% гэдэг ингээд нэг үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. Шууд перк гэдэг тавьчих юм бол тэгээд ёстой үний хоол болол тусна. Оргил Эрдэнэс бол шин дээр ямар байр суурьтай бид ямар аргыг сонгох вэ? Яг тэр нөгөө иргэдэд олгодох одоо хувийг нэмэгдүүлэх гэдэг чинь бол мэдээж одоо энэ нь бол зөв санал баг. Юу гэсэн үг гэхээр мэдээж хувийн хвшилтэд арай илүү одоо хяналтыг олгомж гэдэг юм уу эсвэл юу гэдэг тэнд байгаа үр ашиг нэмэгдүүлнэ гэдэг санаа баг л та. Гэхдээ нэг бодит юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ энэ төрийн өмчт компани тэр вакцины одоо дийлэх хувийг эзэмшилөө бол энд шийдвэр гаргах процессд ямар ч нөлөө байхгүй. Нөгөө талдаа 34% ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар бага хэмжээгээр нэмэгдүүллээгээд энд улс төрийн өөр бүлгийнхний ашиг сонирхол байгаа эсэхийг бид нар мэдэхгүй бас тийм. Тэгэхээр энэ тоо нэгдүгээрт яаж гарч ирв? Хоёрдугаарт яг нөгөө нээлттэй компани болгоод иргэдэд айлуулах их хувийг өгнө гэдэг санаа нь өөрөө ямар шат дамжлагаар яаж явах вэ гэдэг тэр арга процесс нь өөр их чухал баг. Миний хувьд бол түрүүн анхнаасаа хэлсэн угаасаа чөлөө зах зээлийн зарчим руу шилжүүлэхийн тулд цэвэр ховжлох хэрэгтэй. Монгол улсын хамгийн том асуудал нүүрс л байгаа. Нүүрсийг тойрж л энэ авилга хийл ахвал бүх юм явж байгаа. Одоо болтол юу гэдэг эрх баригчид юу гэдэг өөрсдийнхөө энэ статусыг хадгалж ирсэн ганцхан том баримт энэ нүүрсээр дамжуулж төрийн өмч компаниуд дамжуулж иргэдийг л ерөөхдөө одоо манипуляц хийж байгаа шүү дээ. Тийм болохоор би бол энэ байр суурь дээр 100% байлгах хэрэгтэй. Нөгөө
Сая бас энэ зарим хүмүүс яриад байгаа шүү дээ. Одоо ингээд нөгөө энд тэнд яасан хулгайлсан мөнгөө угаачнаа гэдэг. Их хэмжээгээр хувьцаа гарах юм бол мөнгөө угаагаад ингээд шудрагус байдал үүснэ. Тэгэхээр жишээ нь Эрдэнэс 5 толгой компанийг хувьчлаад 100% ингээд Монголын хөрөнгөний биржээр хувьцаа гаргахад манай худалдаа авахч нарын зах зээлийн багтаамж хүрэхгүй. Тэгэхээр зэрэг мөнгө олж ирэх асуудал гарна. Нэг бол гаднаас мөнгө олж ирнэ. Эсвэл бол нөгөө угаана гэдэг байгаа тийм эрсдэл бас байж магадгүй. Бид тэр цаана уутаагаас мэдэхгүй байна. Энд тэндээс орсон нүүрсний улгаагаас олсон мөнгөө угаагаад хувьцаа олгоод авчнаа гэд яриад л шүү дээ. Тэгээд нөгөө иргэд чинь олигтой хувьцааж авсан байхгүй ингээд дуусаа. Тэгэхээр зэрэг үе шат гэдэг бол тэр л ихгүй болгоомжтой бид нар хувьчлах хэрэгтэй. Хувьчлах нь бол шаардлагатай. Одоо ер нь юуны иргэдээс гадна стратегийн хөрөнгө оруулагч нар гэдэг байдаг шүү дээ. Тэмээлбэл тэг аж ахуй нэгжүүд нэлээд хөрөнгөтэй хүмүүсийн багц аавна. Тэрнийх нь хэмжээг нь бас хязгаарлаж өгдөг. Тэг бүгдийг нэг хүн авчихгүй тулд паблик компани болох гэдэг шүү дээ. Тэгээд тэдэн хувийн одоо жижиглэн тэдэн хувь нь ийм том дүнтэй авч болно. Гэхдээ тэр нь дээд хэмжээнд хэд вэ? Урд нь Монгол тийм юм зөндөл хийжсэн шүү дээ. Тэгж юм жоохон болгоомжтой явах хэрэгтэй. Одоо ер нь энэ нүүрсний ордод хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчид хэр байгаа бол ер нь сонирхгүй. Мөнгө олж байгаа юм хүн сонирхох шүү дээ. Эдийн засгийн мөнгө олж байгаа юм хэд байх вэ гэдгээр тэгэл хамгийн гол нь тэр шүү дээ. Эцсийн зорилго нь эдийн засгийн өр өгөөж ашигна. Ямар байх вэ гэдгээр л баг шүү дээ. Надад нэг ийм жишээ хэлжсэн юм л да. Жишээл араб бол те одоо газрын тосоор баялаг. Гэхдээ яг нөгөө газрын тосны уналт мөний уналт болсон 2014 онд нэг 10% хамгийн том компанийнхаа 10%-ыг хувьчилсан байлээ. Гэхдээ тэр бол одоо ингээд төсөөлж байгаагүй их мөнгийг арабд оруулж ирсэн 10%-ыг гадагшаа санал болгоход гэж юм л да. Тэгэхээр бидний ягарах ёстой нэг цэг бол энэ гэж би хараад байгаа байхгүй. Бид нар одоо ингээд бид нар нүүрснийхээ эзэн байх ёстой гэдэг байгаа боловч эндээс орж ирж байгаа мөнгө энэ улсыг хангалттай тэтгэх, хангалттай хөрөнгө оруулалт болж чадахгүй байгаагаас хойш бид нар энийг нээлттэй болгож олон улсад ер нь санал болгол яасан бэ гэсэн ийм надад ийм бодол байгаа байхгүй юм бодол. Тэр шиг тодорхой хувийг тэр стратегийн гадны хөрөнгө оруулагчдад санал болгох тийм бодлого ер нь явж гин үү? Тийм бодлого танай компани дээр танилцуулагдсан уу? Улс төрийн хүрээнд яригдж гин үү? Судлаачдын үед яаж юм тэрэн дээр та нар юу гэж бод? Ингээ айгүй ингийн за компани сайн ажиллаа. За жишээ нь 60 сая тонн ус гаргалаа гэж үү. За 60 сая тонн ус гаргалаа. Тэр тохиолдолд монголчин нэг юм нүүрсний улгаан тэр жасан дээр биржтэй болсон шүү дээ. Нөгөө биржээрээ зарахгүй энэ 60-ийнхаа 50-ыг нь бөөний үнээр хямдралтай өгчүүл яах вэ? Тэгэхээр ашиг багтаа гарна тий. За энэ чинь геологийн юм чинь ингээд жил болгон ухаадах хар чин доошоо гүнзгийрдэг. Зардал нэмэгддэг. Хамгийн сайн чанарын нүүрсээ төрүүлээд аваад зарчдаг. Тэгэхээр дараагийнх нь үнэн ингээ ундаг. Иймэрхүү схемээр явах бол энэ чинь ингээ ашиг нь багасна. Багасгаар яах вэ? Хувьцааны үн буурна. Тэгээ ийм тохиолдолд олон улсад зархаар олигтой мөнгө олохгүй. Тийм болохоор пэр хийдлэн зарж болохгүй. Миний одоо ихтгэл өрөмжлөлөр бол одоо бол ашигтай байна. Тэгээ эн чинь хүмүүсийн айгүйг анхааралд орсон байна. 5-7 шиг коксдог нүүрсний ордын үнц нь бол байхгүй бол гэж байхгүй. Ийм эвгүй гарт удах юм бол эн чинь үнц нь унаад байна. Тийм болохоор эхлээд Монголын хөрөнгийн биржээр Монгол улсын иргэд Монгол бүртгэлтэй аж ахуй нэгжүүдэд л зар. Хувийн нэмж. Тэгээд нэг харъя. 34% хүргэе. Тэгээд тэр засаглал туз дээр нь жоохон хүмүүс нэлээд сонгон шалгаруулалтаа оруулаад тэд нар нь үүрэг хүлээгээд зардлын яналт дээрээс нөгөө таны хэлсэн 4 тэр мөнгө угаалт орчих юм биш үү? Гэхдээ тэгээд би яаж амьдралд хаана юу бол тэгэхээр хязгаарлалт тавьж л өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо нэг 10 гаруй хувьч 34 хүргэе. Тэр дотор жижиглэн хувьцаа авцагч нь тэд стратегийн нөгөө багцаар нь авах хүмүүс нь тэдээс ихгүй байна гэдэг хязгаарлалтаар л тавихаас өөр арга байхгүй. Тэгээд дараагийн шатанд гарч шалдаа жоохон сайжруулж ээж дараагийн 10%. Тэгээд компани чинь илүү ашигтай тунгалаг болоод ирэхийн цагт одоо улсад мөнгө гарах юм бол биднэрт илүү их мөнгө орж ирнэ. Тэр шиг хэрэгтэй юм байхгүй. Ашиггүй эвгүй үед ийм үн мөнийг унгаадаг бодлогыг ирэх барьж байгаа
одоо энэ төр гэх юм уу засгийн газар ингэж явуулж байгаа үед бол бид нар хамаагүй олуулсад хувьцаагаа гаргаж зараад олигтой юм болохгүй тэгээд хямдхан юмар стратеги гэж ярьдаг дуртай шүү дээ. Тэр юм өгөл тун гэсэн. За таны хувьд Тэгээ компанийн хувьд бол эхний ээлжин түрүү ярьсан иргэдийн хувьцааны эрхийг нээх асуудал өөрөө их чухлаар тавьж байгаа. Энэ дээр судалгаа хийж чинь өвлүүлэх асуудлууд ба нас барсан хувьцаа эзэм. шинээр төрсөн Шинээр төрсөн дээр бол одоо 23 оны 12 сарын 31 хүртэл төрсөн иргэд бол хувьцаа эзэмшиж байгаа. Энээс хойш төрсөн иргэд хувьцаа эзэмшихгүй байгаа. Тэгээд иргэдийн хувьцааны эрхийг нээх асуудал. Тэгээд түрүү зоолог гишүүний ярьдгаар манай Монголын хөрөнгийн бирж өөрөө биржийн эргэлт тэн дээр борлуулагч үндэсний үнийн дүн гэдэг биржийн тоо мэдээ байгальд нээлттэй цахим сайтаас нь харж болно. Манай компани энэ 3.4 сая иргэний эзэмшиж байгаа хувьцаа бол 3.1 тэрбум ширхэг хувьцаа байгаа. Энийг 11-12 онд гаргасан нэрсэн үн 933 төгрөгөөр бодох юм бол 3 их найдаас дээшээ үнийн дүн гараад ирж байгаа. Тэр үнээр бодох. Тэгэхдээ одоо энэ зах зээл дээр үнэ нь бол мэдээж 933-аас илүү өндрөөр тогтоох байх гэж хүлээлттэй байна. Ингээ бодвол нөө 3 их найд маань бүр дээшээ өсөд маш өндөр дүн гарна. Бүгдийн зэрэг эрхийн нээчих юм бол бирж дээр тэрийг хүлээн хувьцаа худалдаж авах эрэлт нь өөрөө ямар байх вэ гэдэг нь бас тодорхойгүй. Одоо ард иргэд өөрсдөө мөнгө гаргаад хувьцаа авах хүний тоо ямар байх вэ? Эсвэл аж ахуй нэгжүүд ямар байх вэ? Эсвэл гадны хөрөнгө оруулагч ирж авах уу гэдэг бол өөрөө маш сонирхолтой сэдв болно. Биржийн ачаал ямар байх вэ? Зах зээлийн багтаамж гэдэг. Тэгэхээр түрүү зоолог гишүүний ярьсантай адилхан компанийн зүгээс бол бас үе шаттай ард иргэдийн хувьцааны эрхийг нээе гэсэн ийм тооцоол судалгаа бас хийгдэж байгаа. Эхний ээлжинд өвлүүлэх эрхийг нээх бас орсон иргэдийн хувьцааг ингээд нэг гараанаас эхлүүлэх бас судалгаа хийгдэж байна. Тэгэхгүй бол өвлүүлэх процесс нь өөрөө бас нэлээд шат амжилттай цаг хугацаа шаардсан ийм ажил болно. Өвлүүлэх эрхийг нээхгүйгээр шууд хувьцааны эрхийг нээчвэл нөгөө өв үлдээсэн өв хүлээн авагчд энэ процессыг хийж амжихгүй бас нэг гараанаас эхэлж чадахгүй байх ийм нөхцөл байдал бас харагдаад байна. Тэгэхээр компани зүгээс иймэрхүү судалгаа хийж бодлого барьж байна. Бусад төрийн эзэмшлийн хувьцаанаас зарж борлуулна гэдэгтэр бол бас мөн түрүүний ярьсантай адилхан иргэдийн хувьцаа өөрөө ийм олон тоош эрэхтэй үнийн дэвтэй хувьцаа зах зээл дээр гарч ирэхэд хажуугаар нь төр өөрөө хувьцаа гаргаад зарж зах зээл дээр гаргаад ирэхээр энэ өөрөө бас аюул их үнийн уналт үзүүлэх ийм төлөв харагдаж байгаа. Тэгэхээр энийг хооронд нь салгаж хийхгүй бол гэж компанийн зүгээс бол тэгж судалгаа хийгдэж харж байна. Байр суурь бол. Миний бодлоор бол ер нь бол яг одоо түүхэн бүх замлуудыг харахаар эдийн засгийн үр өгөөж хамгийн өндөр байх нөхцөл нь өөрөө чөлөөт үнээр арилжаа солилцоо гэж байгаа нөхцөл байна. Тэгэхээр бид нар төрийн өмчлөлт компаниудын одоо энэ үн тогтоогоод гаргаж байгаа хямд үнээр гэрээлж байгаа урт хугацааны ийм юм хийж байгаа нөхцөл байдал бол өөрчлөгдөхгүй. Энэ төрийн өмчлөлт байгаа тохиол нэгснэ тэр юу гэдэг шийдвэр гаргаж байгаа эрх мэдлэн тэр төрөөс тавилагдсан дузынхад ч гэдэг юм уу тэр бет мэд ч гэдэг юм тэр хүмүүс байгаа тохиол энэ үйл явц өөрчлөгдөв. Тэгэхээр хамгийн гол анхаарах ёстой нь хэрвээ судалгаа ямар нэг prediction хийж байгаа бол эдийн засгийн үр ашиг нь ямар үед хамгийн өндөр байх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Тэр тооцоолыг гаргах хэрэгтэй. Тэгэхээр 100% хувьчлал хамгийн зөв. 100% хувьчлаад нээлттэй зах зээл дээр гаргаад явах зөв. Чөлөөт үнээр чөлөөт арилжаа хийгдэл байх хэрэгтэй. Ингэж биднэрт хамгийн өндөр ашиг өгөөж ил өгнө. Одоо ингээд заавал Монголын хөрөнгийн биржийн багтаамж одоо ингээд бид нар одоо тэргүүл хитгэн тэрбумд эргэлддэг эдийн засгт тэрийг хараад байхгүйгээр одоо бол блокчейнд суурилсан бүр хөрөнгийг токенжуулах ч гэдэг юм уу. Ингээд бид нар гадагшаа энэ цахимыг ашиглаж гадагшаа гарах гаднаас хөрөнгө оруулалт татах маш олон боломжууд ийм технологийн дэвшлүүд гарцсан байхад яагаад заавал Монголын хөрөнгийн биржээ ингээд хумчаад байгаад байх ёстой юм бэ? Яагаад заавал бид нар ийм олон жил энэ хувьцаа яаж нээлттэй болох вэ гэдгийг ингээд судлаад авах ёстой юм бэ? Судлаад хэдэн 10 жил судлаа. Тэгэл одоо судлаал байгаад ийм байх ёстой юм бэ гэдэг үднэс би өнөөдөр энэ хэлцүүлгийг хийж ийн л да. Бид нар энийг ингэж Эрдэнэс 5 толгой хувьцааг нээлттэй болгосноор юу гэвэл одоо үнэхээр Монголын баялаг тийм үү? Дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувь блэ танах чинь? Улсын 24 оны
тоо мэдээгээр бол улсын төсвийн 12%-ийг манай компани дангаараа бүрдүүлсэн гэсэн Тэгэхээр яахаггүй манай Монголын үндэсний баялагын хамгийн том сан байгаа. Энийг одоо ингээд засаглалыг нь сайжруулах, ард иргэд өөрсдөө хяналт тогтоох те хэдэн улс төрчдийн гараар хэдэн бүлэглэлийн гараар ногдлох шиг сайхан зам хөдөлгөөр ногдлох шиг тараа онцгой зам хөдөлгөөр тараахгүй гэдэг ийм байр суурьтай битгий байгаасаа гэдэг үднэс энэ сэдвийг өнөөдрийн панелаар хөндлөө. Дахиад би нэмээд хэлэхэд энэ хувьцааг мэдээж олон улсад заржуулна, дотооддоос заржуулна. Ингээд нөгөө үнд цэнтэй, ирээдүйтэй том орд. Эн чинь доошо гүн рүүгээ зөндөө байгаа. Хайгуулн дээр 500 м-ээс доошо талдуур хорол явна. Тэгээд дуусна өрнө гэдэг юм биднийг бодоод хэрэггүй. Тэгэхээр ийм урт хугацааны эмийг үн цэнтэйгээр бол ашиглах хэрэгтэй. Тэгтэл энийг пэр хийгээд бид нар одоо олон улсад юм ингээд өгөхөд ийм ойлгомжгүй, авилгатай, худалдааны бодлогогүй явж байгаа улс төрийн бодлоготой худалдааны биш. Командаар явж байгаа тохиолдолд олигтон үнцэнд хүрэхгүй. Тийм болохоор дотоодын хөрөнгийн бирж гэдэг нь эхлээд ядаж энэ дотор байгаа мөнгөнийхөө эргэлтийг идэвхжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд засаглал нь арай тунгалаг, арай цэвэр болгож ш дараагийн ингээд 10% одоо мэдхгүй тэрийг нарийн судалж агаад үе шаттайгаар олон улс руу гаргах, дотооддоо борлуулах ингээд одоо илүү их тунгалаг болгох хэрэгтэй. Агуулга нь нэг юм бид нар аягүй сайн ойлгомоор байна. Төрийн өмч гэдэг юм бол хүмүүсийн өмч гэсэн үг биш. Төрийн өмч гэдэг юм бол эрх барьж байгаа. За засгийн газраас томилно өдөртлүүд энэ. Засгийн газар гэдэг бол нам багхгүй. 1 нам, 2 нам, 3 нам, 5 нам. Тэгээ нам гэд би нөө нам муухай гэж юм ерөөсөө биш. Парламент угаасаа намтай байх ёстой. Бодлого ярьдаг ёстой. Тэр намууд бодлого яриад парламент төр мэтгэлцээ хийдэг байх ёстой. Тэрнээс биш аж ахуйн эрхэлдэг одоо холдинг компани биш байхгүй нам. Тэгэхээр яг тийм юм руугаа орцсон учраас бид нар энэ нэг балиар юмнасаа хизээч салахгүй байна. Тийм болохоор ард түмний өмч одоо бидний юм гэж бодоод байгаа юм бол жинхнээсээ хувьцааг нь эзэмшээ. Удлаа нэг чихэр дол болгочоод ард түмний өмч жимшиг тэгсэн мөртлөө нэг төрийн нэр бариад хойно нэг хэд намын дарга нар хоорондоо намайцад хүмүүсээ томлоод мөнгө угааж гаргаад хүмүүсээ хямдхан зараад дэмий балаа мөнгөний зарчаад ашиг байхгүй байна. Ашиг бага байгаа учраас үндэсний баялагын сан руу юм явахгүй байна. Тэгээ баялагын сан баяжаад ирэхээр та нар хувиа аваараа гэд ингэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ үе шатаа хувьчлах нь бол хэрэгтэй. За. Нэг зүйл мэдээлэл хэлнэ. За Эрдэнэс 57 компани бол түрүү ярьсан үндэсний хэмжээний компаниуд мэдээж улсын төсөвт бол нэлээд төсвийн бүрдүүлэлтэнд чухал хувь нэмэр оруулдаг компани манах. За ард иргэд хувьцаа эзэмшдэг гэдгээр их онцлогтой, Монголдо бас их онцлогтой бөгөөд дэлхийд бас ийм жишээ ер нь их ховор байхгүй шиг юм бэл. Ард иргэд нь бүх одоо улсын ард иргэд нь бүгдээрээ хувьцаа эзэмшдэг гэдгээр их онцлогтой. Тэгэхээр ерөнхийдөө төрийн өмчт компани гэхээсээ илүү манайх бас ард түмний хувь эзэмшдэг компани гэж ярих нь бас тийм тодорхойлт бас өгөхөр байгаа. Тэргээр бас ялгаатай. За тэгээ өнгөрсөн хугацаанд бол компани өөрөө үйл ажиллагаа сайжруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласан. Ингээд үзүүлэлтүүд тоонууд бол нэлээд энэ баталгаажуулж хэлж байгаа. За 1072 хувьцаатай иргэнд хувьцааны ногдлош хувирсан дүнг ингээд харах юм бол өнгөрсөн хугацаанд 19, 22, 23, 24 онд ногдлош хувирлахад татвар суутгаагүй дүнгээр 848,166 төгрөгийн ногдлош олгосон байна гэсэн юм. Нийлээд үү? Нийлээд 4 жилийн ногдлош шиг. 1 тэрбум төгрөг чүрхгүй. Гэхдээ нөгөө нэг хүнд оногдох 1072 хувьцааны нэг хүний хувьд ирсэн шүү энэ тоог. Ийм хувьцааны одоо ногдлош олгосон байна. Цаашдаа компани нүүрсний олборлолт борлуулалтын хэмжээг нэмэгдүүлж доктортой байдлаа хангах юм стратеги тавьж ажиллахаар ирэх 4 жилийн төлөвөө боловсруулсан. Энэ дээр бол нүүрсний олборлолт борлуулалт 45 сая тонн хүргэх, энтэй дагалдаад борлуулалтын орлого нэмэгдэх. Тэгээд ашигын үзүүлэлт нэмэгдэн иргэдийн хувьцаанд хойрлох ногдлош шиг мөн дагаад нэмэгдэнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. За баярлалаа. Бидний хувьцааг ам оруулж өгөөрэй. Хурдан хугацаанд 26 онд явцсан нээлттэй болно гэдэг төлөвлөнд суулгацсан нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Жоохон ийм нэг зөрөгтэй алхам ихгүй одоо нэг юм нийтлэг ойлголт байгаа юм. Тэр болохоор хувийн хвшлүүч олигтой татвар өгөхгүй учраас бид нар улсаа тийчих хэрэгтэй шүү дээ. Залин дээр. Тэгэхээр ерөөсөө
өөрөөсөө аж ахуй явуулчих, уурхай ажиллуулчих гээд улсаа томруулчих. тэгээд эцсийн дүндээ 80% нь дөрөөс хамааралт эдийн засгт болсон. Тэгэхээр энэ модель нөгөө 90 оны Монголын өөрчлөлт биш байхгүй юу? Одоо ингээд биш. Одоо эн чинь ингээд бүр хамгийн том төвлөрсөн улсуудаас илүү төрийн ялалтай эдийн засаг руу явж байгаа. Тэгэхээр ингээд явах нь зөв юм аа гэд айгүй их юм. Ялангуяа сүүлийн үеийн залуучууд итгэл үнэмштэй хүмүүс гарч ирээд байна. Тэгэхээр энэ дээр бид нар бодох хэрэгтэй. Энэ бол тийм суур үзэл баримтлалын зөрөө. Тэгээ Монгол улс одоо ингээд Хятад, Орос гэдээ хоёр том хөрштөө. Эднэрийнхээ хүрээнд энэ блоктой ийм үзэл баримтлалтай явнаа гэж итгэж байгаа хүмүүс их байна. А нөгөө хэсэг нь болохоор бид нар энэ хөрсүүдтэй хүндэтгэлтэй хайцсан доктортой худалдаагаа хийн, найдвартай түнш байна. Гэхдээ бид нар чөлөөт нийгэмтэй манай эдийн засаг бол хүмүүсийн чөлөөтэй оролцсон дээр тулгуурладаг болохоос биш удирдгчийн замраар явдаггүй гэж нэг хэсэг байна. Одоо энэ сонголтыг бий бодвол 90 онд хийгээд 92 онд үндсэн хуулиараа баталгаажуулсан гэж бодсон чинь одоо үгүй байна. Эдийн засаг чөлөөтэй биш байна. Тэгэхээр энэ дээр айгүй том ийм одоо зөрчил ойлголтын зөрөөнүүд бол эх жилүүдэд явна. Тэрний ихний алхам нь бол ядаж тэр нэг хувьцааны хэмжээгээ нэмэгдүүлээд хүмүүсийн ялтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Засгаас гадна. За. Хувийн хвшлийн оролцоо. Баярлалаа. Манай цаг дуусчлаа. За. Тэгээ ер нь бол нээлттэй кампани болох хувийн одоо хувьцаа эзэмшигтэйгээ хувь эзэмшигтэйгээ одоо өөрчлөх те төрийн эзэмшлийн оролцоог багасгахгүй бол бас тэр бол зөвлөлтэй. Хувь хүний хувьд гэсэн компани төлөж хувьчсан тэгж үздэг засаглал сайжрах бүх талаар бол энэ эерэг нөлөөг авчирна. Гэхдээ яг өнөөдөр ямар вэ гэдгийг бас судалж 7 хэмжиж нэг огтл гэдэг шиг хийх ёстой байх. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Манай өнөөдрийн сэдв Эрдэнэс 5 толгой 1072 хугацаагаа яах вэ гэдэг сэдв байлаа. Баярлалаа.